Зохиолыг бичсэн инх тайвны чин зориг. Бурхны дуулууртай чөтгөр. Дулаахан зуны орой. Нар яг л нэг байрандаа зогссон мэт. Элчин буурсан шаргал туяагаар зөөлөн элбэх нь таатай. Өнөөдөр ажил эрт дууссан ч би харих гэж нээх их яарсангүй. Угаасаа хараад ч юу хийх вүлээ? Ямар гэрт маань намайг хүлээх хүн байх вш. Тинхүү хаяа даныг алхдаг замаараа зөрөн өнгөрөх хүмүүсийг болоод хотын өнгө төрхийг анзааран алхлаа. Тайван дүлгөөн болоод хурдан шалмаг байдал энэ өргөн чулуунд зэрэгцэн орших нь гайхалтай. Гэхдээ л хүн гэдэг амьтан мөн чанартай хязгааргүй шунал тачаалтай амиа ботсон зантай байх нь элбэг. Гэвч бүгд л эмх цэгстэй дэг журманд захирагдан оршихыг хүсдэг. Бидний дунд бурхан гэж үгүй, харин чөтгөрүүд дүүрэн. Тэгэхээр бид яг л бурхны дуулууртай чөтгөр шиг биш гэж үү? Би дотроо энэ мэт элдв зүйлийг бодон тайван алхаж явлаа. Өмнө нь нэг их анзаарч байгаагүй зүйлс үнэхээр улам байдаг юм байна. Хүмүүсийн анхаарлыг татах гэсэн тод чамин хаяг адарснаас бусдыг нь юур харж байгаагүй мэт. Тэгтэл тэр дунд нь хуучин нийгмийн үлдэгдэл болсон байшингийн өнгө төрөх зохиож байна. Түүнийг дагуулan дээшээ харуул нэгэн байрны 3 давхрын цонхоор буржгар буурал үстэй эмгэн ямар нэгэн зүйл рүү бодлогошрон харж сууна. Би түүнийг харсан зүйл рүү дагуулan харвал замын цаана архинд нилээдгүй согтсон бололтой нэгэн ир говьж дайвсаар шорон дээр шурган унаж байгаа нь харагдлаа. Гэвч буцаад босох шин жалга. Шорон дээр хөргөөн мөлхөх айдна. Гэтэл хажуугаар нь явж исэн нэгэн бүсгүй гэнэт уулга алдан тэр унсан залууг сэргээх гэж оролдож эхэллээ. Хөхөө бараг л ил гаргасан маакан дээр гэцэн гаргасан джинсний як өмсөж доогуура богино банзал өндөр өскеттэй энэ бүсгүй ийхүү үл таних согтуу нэгнийг өндийлгэх гэж хичээж байлаа. Эргэн тойронд нь хэд хэдэн эрэгтэй эмэгтэй хүмүүс байх авч хинч түүнд туслахгүй бололтой. Нэг харчгаад л цаашаа цэрвэн холдцоох нь гайхмаар. Би эргэн 3 давхрын эмээ рүү харуул тэр цонхон дээрээ байсангүй. Би хэсэг бодлогошрон зогсож байснаа тэр согтуу залууд биш харин түүнийг босгох гэж мэрэж байгаа бүсгүй туслахаар зам хөндлөн гарлаа. Уучлаарай эмэгтэй. Би өөрт чинь тусалж болох уу? Гэж асуутал бүсгүй. Өө ашгүй минь гэж. Та цаанаас нь ургууд өгөөч. Ядаж энэ шороноос нь холдуулаад тэр төцийг төшүүлээ суулгачмаар ах юм гэлээ. Архины эхүүн өнөр сэнгэнэж хамар цоргиулах үед нь миний дотор мухаа оргиж би золтойл бөөлжсэнгүй. Харин тэр бүсгүй үнэрт нь зэрвсэнгүй. Бүр огт тоолгүйгээр энгэр заамыг нь товчилж өгөөд. Би уг нь түргэн дууц юм аа. Тэгтэл тэд нар чинь согтуу хүнийг тоодгүй юм билээ. Цагдаагаа дууд гэд байхаар нь би годомжинд хэвтүүлээд байлтай юм шиг гэд цагдаа дуудчихсан гэж хэлээд дээшээ босов. Тэр сая л намайг тогтоож харснаа. Танд баярлаа. Одоо үед чинь хүн хүндээ туслах нь ховор болж дээ гэж хэлээд гараа сунган цэлбэг хэмээн өөрийгөө танилцуулав. Би түүний гарыг атгаад баярт хэмээн хариулав. Харахад залуухан бүсгүй байх шиг бах юм. Юун сүрхий одооны хүмүүс гэж ярьтын билээ дээ гэж би бодоод та хүнийг танд юм уу гэд асуулаа. Үгүй ээ. Гэхдээ танихгүй ямар хамаа ах вэ? Хүн хүндээ л туслах хэрэгтэй. За чи тэгээд миний дугаарыг авах юм уу гэж гэнэт хэлв. Би хэсэг балмагдан юу? За тэгье гэж хэлээд уцаан гарan түүний дугаарыг тэмдэглэж авлаа. Тэгтэл цаанаас түргэний тэрэг дууд дохио хангинуулан явсаар замын эсрэг талын байр руу яваад орчихов. Цэлмэг. Өө энэ чинь энэ хүний авах юм байх гэж бодлоо штэ
гэснээ гэнэт уулга алдан. Яана би нэрэн хүнтэй уулзах гэж аваа штэ. Бүр хоцорч хож та хүлээж агаад энэ хүнийг цагтаад хүлээлгээд өгч. Би ажилтаа юмаа. Гуйж байна хэмээн эгдүүтэй хэлснээ хариу ам нээхийн завдалгүй цаашаа эргэн одов. Би арагш налан нугдайн суух согтуу ирийг хараад нэг уртаар амьсгаа аван зогсож байтал удалгүй эргүүлийн цагдаа ирэн өнөөх залууг аваад явлаа. Мөн саяны түргэний тэрэг дохиогоо хангинуулан байрнуудын дундаас гарч ирэн төв зам руу орох гэв. Гэтэл дохио хангинуулсан түргэний тэргийг нэгэн суудлын тэрэг ассар хүчтэй давхисаар яг хажуу талаас нь мөргөж орхилоо. Тас хийх чимээ гараад л аимшигт автын усал миний нүдэн дээр өрнөв. Хажуу талаараа мөргүүлсэн түргэний тэрэг хоёр хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ тогтон зогсов. Харин түүнийг мөргсөн жижиг тэрэг мөн л хажуу талаараа хөрвөн замын хажуу руу оржээ. Гэтэл энэ үед замаар явж исэн хүмүүс орилдон хашгирч гинэт бөөн бужигнаа боллоо. Энд тэнд түгжирсэн машинуудын сигнал, хангинж бүх зүйл эмх замбраагүй болоод ирэв. Би бужигнсан олны дунд гүйсээр явж ортол тэнгэр минь саяхан надаа сааж явсан цэлмэг бүсгүй осол гаргасан жижиг тэрэгэнд дарагдан дэвтэж байх нь тэр. Хамгийн аимшигтай нь түүний харц яг над руу ширтэж байлаа. Хараахан амь тавиагүй бололтой эв хавгүй татганан мушалцна. Би удаан харж чадсангүй нүдэн анин эрэглээ. Нүдэн аньсанж, эргэж харсанч түүний харцнаас зугтаж чадаагүй мэт. Нуруугаар хүйт оргин зогсож байтал удалгүй цагдаагийн машин дуут дохио хангинуулсаар бусдыг зам чөлөөлөхийг шаардан орж ирэв. Миний хамаг бие хөшиж орхижээ. Хар хөлс маань цутгаж, гар маань өөрийн ирэхгүй салган нь чичирнэ. Гэтэл олны дунд ээжээ хэмээн бархирах нэгэн нэрийн дуу чихтэлсэв. Би тэр зүг рүү харвал сая ирсэн цагдаагийн машин дотроос төрүүчийн согтуу ир гарч ирэн орилж байх нь тэр. Учрыг гайхан зам руу харвал түргэний машинаас шидэгдсэн буржгар буурал өстэй эмгний цогцос зам дээр хэвтэж байлаа. Тийм ээ. Ах, 3 давхрын цонхоор харж исэн эмгэн мөнөөсөө мөн. Тэр согтуу хүүгээ цонхоороо хараад сууж үйжээ. Би тэндээс даруйхан явлаа. Эмх замбраагүй аимшигт энэ газраас даруйхан зайлахаар шийдэн хурдан алхлаа. Анзаарвал аль хэдийн нарж аргажээ. Би найз руугаа залгаж хатуухан юм уухад бүхнийг мартъя гэж шийдэн утсаа гаргалаа. Гэтэл хамгийн ихний дугаар саяхан тэмдэглэсэн цэлмгийн дугаар байх нь тодорхой. Нөөд delete гэсэн бичиг гарч ирээд ерөөсөө устж өгөхгүй байлаа. Хэд хэдэн удаа устгах гэж оролдож байхдаа санамсаргүй залгаж орхив. Би дуудлагыг салгах гэж улаан товчийг дарсан боловч мөн салж өгсөнгүй. Дүүд гэж утас дуудсаар. Би уцаа газар шидэн чихээ таглалаа. Дэлгэцэн дээшээ харан унжээ. Баг зэргийн цууралт өгсөнч хараахан эвдрээгүй бололтой. Би чихээ дарсан ч нүдэрээ дэлгэцний зүг ширтэж байсан юм. Гэтэл утсыг хүн авсан бололтой. Минут нь гүйж байна. Мэдээж тэр биш гэж бодсон ч утсыг авах зориг хүрсэнгүй. Удалгүй утас тасарлаа. Өргөжлүүлээд найзаас минь дуудлага ирж байгаа харагдав. Дотор минь баг зэрэг тайвширч газар дунсан утсаа авлаа. Байна уу? Хөшөө баяртаа. Чи хаана вэ? Сая өргөн чөлөөнд амар усал гарсан гинэ. Чи дуулуу. Заац тэр ч яах вэ? Найз нь дээр чамд яриад байсан нөгөө хүүхэнтэйгээ уулзах гээд ойрхон сууж гинөө. Сая уг нь ирж гин гэсэн чинь одоо уцаа авахгүй юм. Шал хот хүүхэн байсан юм шүү. Хоёулаа нэг уулзаж суувал яаж ийн? Гэв. Би хариу дууралгүй уцаа тасаллаа. Надад түүний яриа нэг их сонирн биш байв. Гагцгүй сая цэлмгийн утсыг хэн авав гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Зориг орон шууд эргэж залхахаар шийдлээ. Дүүд гэж утас дуудаж байсан.
Байна уу? Хинбэ? Би Баярт гэж хүн байна л да. Баярт уу? Чамайг ийм хурдан залгана гэж юур бодсонгүй шүү. Яасан? Нөгөө хүний хүлээлээд өгцөн үү? Байна уу? Байна уу? Баяртаа. Баяртаа. Хүн хүндээ тусалж байх хэрэгтэй гэснийг минь чи санаж байна уу? Чи намайг харцгаад яагаад хаяад явчихж байгаа юм бэ? Хинч над руу ойртож зүрхлэхгүй байсан. Харин би чамайг хараад баярлсан. Гэвч чи намайг хаяад явцсан. Яагаад? Би даарч гин. Би айж гин. Намайг эндээс аваад яваач ээ. Баяртаа.